Энэ бол үйлчлэг буюу хамгийн хурдан мөнгө орж ирдэг шат гэсэн үг. Хэрв та бишиж чаддаг бол хин нэгний өмнөөс пост бичиж өгч чадна, тий? Мэдээж тэр компани пост нийтлэлүүдийг өөрөө найруулад бичиж өгнө. Бизнес эрхлэгчдийн өмнөөс бичвэрийг хийж өгнө гэсэн. За хамгийн сүүлд нь хамгийн чухал асуулт гарч ирнэ. Тэр нь юу гэхээр бичвэрээр яаж мөнгө олох вэ? Зүгээр бичээдвэл мөнгө орж ирэхгүй шүү дээ. Эхлээд үн төлбөргүй контентоор хүмүүсийн итгэлийг олгоо. За дөрөвдүгээр төвшин гэж байна. Энэ бол төлбөртэй мэдээлэл хамгийн тогтвортой орлого гэсэн. Энэ бол хамгийн ухаалаг бизнесийн загвар гэж байгаа маа. Зохиогч ашигладаг загвар бол үнэгүй контент илүү олон хүнд түгэн, харин төлбөртэй контент нь илүү хүн буюу цөөн тооны хүмүүст хүрэхээр ийм загварыг гаргаж ирсэн байна. За та юу одоо энэ бичлэг үзэж сууж байгаа бол таны дотор аль хэдийн нэг асуулт явж байгаа. Үнэхээр онлайнаар одоо бичвэр хийгээд үнэхээр амжилтанд хүрч бизнес болгож чаддаг юм уу гэсэн асуулт гарч ирж байгаа. Учир нь та харж байгаа л та Facebook дээр өдөр болгон хүмүүс урт пост бичдэг хүмүүс зөндөө байгаа. Зарим нь ухаалаг, зарим нь уянгалаг, зарим нь бүр сэтгэл хөдлөм. Гэхдээ тэдний дийлэх нь хэдэн лайк аваад лалга болдог. Гэхдээ цөөн хэдэн бичсээр байгаад нэр хүндтэй болж уншигчтай болж бүр бичвэрээ амьдралдаа авч явдаг. Бүр бичвэрээрээ орлого олж чаддаг ийм зүйл байгаа. Тэгэхээр яг ялгаа нь юу вэ? За тэгэхээр би одоо The Art of the Business of Online Writing гэдэг энэ номыг олж уншсан. Тэгэхээр энэ номноос их сонирхолтой санагдсан хэдэн зүйлийг та бүхэндээ хуваалцах хүсэж байна. Магадгүй та энэ бичлэгийг дуустал нь үзснээр өөрийнхөө бичвэрийг мөнгө олох хэрэгсэл болгочихулж магадгүй шүү дээ. Онлайнаар бичвэр бичих гэдэг нь зүгээр нэг авиас шившил уран зургийн асуудал биш. Энэ бол тоглоом гэсэн үг. Дүрмтэй, шаттай, стратегтэй тоглоом. Хэрвээ та дүрмийг нь ойлгосон бол хинч байсан ялж чадна. За яг миний дээр дурсан энэ номын зохиолч Николас Ковал гэдэг хүн анх 17 настайдаа онлайнаар одоо пост бичих гэсэн байна л да. Тэр үедээ зүгээр нэг зохиолч харин одоо World of Warcraft тоглоомын Америкийн шилдэг тоглогчдын нэг байсан байгаа. Тэгээ тэр тоглоомноос нэг чухал зүйлийг ойлгосон хүмүүс зөвхөн мэдээлэл дэвш түүхэнд татагддаг юм байна гэдгийг ойлгоод тэгээд нөгөө тоглоомын тоглогчдыг нь ялсан, унсан тэр ичмээр алдаа бүгдийг нь сонирхолтой санагдсан учраас бичиж игсэн байгаа. Тиймээс дээр дурсан номын зохиолч бичгтээ сайхан зөвлөгөө бичгээс илүүтэйгээр өөрийн амьдралыг бичиж гисэн байгаа. Тухайн үед эцгийнхэн тоглоом тоглохыг ойлгодгүй байж л дээ. Тэгээ сургуулийнхаа алдартай охинтой болцоод бүтлгүтсэн тухай ч юм уу те. Эдгээр нь төгс контент биш ч гэсэн гэхдээ жинхэнэ байсан учраас хүмүүс түүнийг унших дуртай байсан байна. За тэгээд эндээс нэг чухал санаа гарч ирсэн гэж байгаа. Онлайн дээшээ цойлж гарч ирдэг бичвэр бол хамгийн ухаалаг биш харин хамгийн үнэн байдаг гэсэн гэж үг байгаа. Одоо хамгийн маргаантай зөвлөгөөр орё гэж бодож байна. Хэрвээ та онлайнаар одоо пост, нийтлэл, артикл бичиж эхлэх гэж байгаа бол блог руу бити ороорой. Бити нэгэрээ. Монголд энэ бол үнэхээр үнэн. Ихэнх хүн өөрсдийн сайтыг нэ блог бичнэ гэж боддог шсэн. Яг бодит байдал дээр шинэ сайт гэдэг бол 0 уншигчтай гэсэн үг. 0. Хинч таныг хайж болохгүй шүү дээ. Та одоо SEO буюу Search Engine Optimization-д одоо зар сурчлага техникэд мөнгө цаг их үрнэ. Харин бичих чинь хинч анзаарахгүй. Үүний оронд тайлбарын хүмүүс бэлэн байгаа талбар руу орох хэрэгтэй. За Монголд бол хамгийн том жишээ Facebook байна, LinkedIn байна, Twitter байна, Telegram, Substack эдгээр бол орчин үеийн онлайн бичвэрийн талбар байгаа. Хүмүүсийн уншихаар аль хэдийн ороод ирсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр танд бичээл үлдэнэ гэсэн үг. Гэхдээ энд нэг том алдаа гардаг. Хүмүүс дуртай зүйлийг бичдэг гэж байгаа. Харин амжилттай бичдэг хүмүүс бол уншигчдын сонирхлыг датагаар нь шалгаад байгаа. Онлайн бичвэр бол одоо зүүн совин биш шүү. Энэ бол статистик бас дата. За жишээ нь танд нэг санаа орж ирлээ гэж бодъё. Та шууд урт нийтлэл бичихгүй. Эхлээд богино пост болгоод Facebook дээр оруулна. Хэрвээ комент их ороод ч юм уу хүмүүс лайк дараад хоорондоо комментээр маргаж эхлэх юм бол энэ бол таны дата гэсэн үг. Хэрвээ нам хүн байх юм бол хүмүүс юу ч сонирхгүй бол энэ бол зах зээл сонирхгүй байна гэсэн үг. Амжилттай онлайн бичдэг хүмүүс бол надад гоё санагдсан санаа биш. Харин хүмүүст наалцсан санаагаа томруулж, урт болгож, артикл нийтлэл болгодог. Ингээд дээр дурдсан номын зохиолч бол онлайн бичвэрийн амжилтыг 7 төвшөнд хуваасан байгаа. Одоо бүгд нэгээр нэрээ. Эхний төвшин бол ухамсаргүй бичихч юу бодогцсноо бичдэг хүмүүс байгаа. Шууд хамаг толгойд орсноо бичдэг хүмүүс гэсэн. За хоёрдугаар төвшин бол би хүнд зориулж бичиж байгаа гэдэг асуулт гарч ирнэ. Бичиж байгаа постаа анхаарах нь шүү дээ. Ямар хүмүүс зориулээд нэдэг. За гуравдугаар төвшин бол байнгын тогтмол бичдэг хүмүүс байгаа. Харин дөрөвдүгээр төвшин бол нэг сэдвээр танигдсан хүмүүс байгаа. Жишээ нь бол Монголд энэ хүн зөвхөн энэ сэдвэрээр бичдэг, бизнесийн талаараа бичдэг. Энэ хүн зөвхөн хувийн амьдралаар бичдэг ч гэдэг юм уу те. Энэ хүн зөвхөн сэтгэл зүйн тухай бичдэг гэх мэт яг нэг чиглэлээр дагасан хүмүүс хэлж байгаа. За 5 дугаар төвшин бол одоо вайрал болж эхэлдэг хүмүүс хэлж байгаа. Ямар гарчиг, ямар бүтэц хүмүүс татдаг ойлгодог болсон бөгөөд өөрийнхөө бичвэрийг дээшээ олон хүмүүст харуулж чаддаг хүмүүс гэсэн. За төвшин агч байна. 6 дугаар төвшин бол та өөрөө брэнд болно гэсэн. Хүмүүс энэ хүний бичлэг гэд таньж эхэлдэг болно. Энийг би дагаж уншдаг юм а энэ бас дажгүй бичдэг гэдэг ч юм те энийг хэлж байгаа. Харин 7 дугаар төвшин бол хамгийн дээдлэх буюу таны бичсэн зүйл чинь бизнес болж хувирахыг хэлээд байгаа. Одоо харин хаана ичих вэ гэдэг асуултанд оръё. Чиний мэдлэг туршлага бүгд ярих чадвараас чинь болоод нуугдаад байгаа юм шүү дээ. Та өөрийнхөө бизнес мэдлэгээ камерын ард нуусаар л явах уу? Олон нийтийн өмнө илтгэх ярих зэрэг нь хүмүүст үнэхээр айц төрлөг зүйлээ. Үнэн. Би ер нь хэрхэн харагдах болоо? Дуу хоолой минь ямар сонсогдох бол гэж хитрхи дотгошоо бодож явах орд задлан зэгмэн сайтаар ороод камерын өмнө өөрийгөө харуулах зориг хичээлийг авч үзээрэй. Олны өмнө ярих, илтгэл тавих, камерын өмнө урсгал ус мэт цойлон ярих чадвар бол таныг ямар ч цаг үед хаан ч аваад гарах, бусдаас тодтогох хамгийн хэрэгтэй чадвар юм шүү. Сошиал платформ бүр амьдралын мөчлөгтэй байдаг. Шинээр гарч ирэх үе, өсөх үе, алтан үе, сурчлагаар боомлох үе, тэгээд хаансан үе, урууд үе гэдэг ч юм уу те. За харин монголчуудын хувьд бол Facebook одоо аль хэдийн сурчлагын үе дээр явж байгаа. Гэхдээ зөв бүтцтэй, зөв бичвэр одоо ч гэсэн хүмүүст хүрч чадна. Харин эрт орч чадах юм бол илүү хурдан өснө л гэсэн үг. За тэгэхээр дараагийн том нууц бол юу вэ гэхээр гарчиг байгаа. Гарчиг дээр анхаарах нь шүү дээ. Онлайнд хүмүүс
шууд бүх нийтлэг уншдаггүй. Зүгээр л гүйлгээд харцдаг. Гэхдээ гарчгийн сонирхол татахгүй таны өчр хизээч уншдаггүй гэж бодоорой. Сайн гарчиг 3 зүйлийг зэрэг хэлдэг. Юуны тухай вэ? Хинт зориулсан бэ? Уншвал юу өөрчлөгдөх вэ? Гэх мэтэр. За жишээ авъя л да бүгдээрээ. Миний бодол гэдэг гарчиг байх юм бол хинт сонирм шүү дээ. Харин үүний оронд 30-наас хүрээд ойлгосон 3 том алдаа гэх юм бол хүмүүс өөрийгөө харж эхэлдэг. Энэ миний тухай ярьж штэ би ч 30 үрж байгаа шүү дээ гэдэг ч юм уу те. Тэгэхээр онлайн орчинд хамгийн хүншигдэг 5 бичвэрийн хэлбэрийг тодорхойлсон байдаг. Хамгийн ихнийх нь зөвлөмж байгаа хүмүүс төгсөн зөвлөмж. Дараа нь санал бодол. 3-т нь жагсаалт те. 4-т нь түүх. 5-т нь мэрэгжлийн дүн шинжилгээ. За ийм 5 зүйл цай явдаг байгаа нэ. Хэрвээ та одоо заавал цохиогч халбгүй л дээ. Гэхдээ зүгээр л эдгээр хэлбэрийг ашиглаа сурахад бол хангалттай гэсэн үг. За хамгийн сүүлд нь хамгийн чухал асуулт гарч ирнэ. Тэр нь юу гэхээр бичвэрээр яаж мөнгө олох вэ? Зүгээр бичээдвэл мөнгө орж ирэхгүй шүү дээ. Эхлээд үн төлбөргүй контентоор хүмүүсийн итгэлийг олноо. Дараа нь уншигчдыг өөрийн имэйл болон хувийн орон зайтай авчирна гэсэн үг. Харин хамгийн дээр нь бүтээгдэхүүн үйлчлэгээ байрладаг. За зөвлөгөө, сургалт, ном, subscription те, аппликейшн дээр subscription даах ч юм уу те. Тэгэхээр би дээд үрдсэн номыг уншаад хамгийн гол юмнуудыг та бүхэнд хэлээд байгааг ойлгоорой. За онлайнаар бичих бол авиасын биш системийн тоглоом гэж хэлэхэд болно л доо. Та тоглоомын дүрийг ойлгочих юм бол Монголд ч гэсэн дэлхийд ч гэсэн ялж чадна. Гол нь дэлхийд гарыг бол мэдээж хэрэг англи хэл хэрэгтэй болно л доо. Бич датагаар сайжруул битгий зогс тоглоом айл идэе гэсэн. За одоо хамгийн чухал хэсэг рүү дахин оръё. За одоо тэгээд маш чухал хэсгийг ярих гэж байна. Учир нь маш олон хүн энд гацдаг. Энэ бол би бичиж чаднаа хүмүүс уншиж байна. Гэхдээ яагаад мөнгө олохгүй байна вэ гэдэг асуулт байгаа. Энэ асуултанд буруу хариулдаг бол та олон жил үнэгүй хүчээд эцэст нь шантарнаа. Харин зөв ойлгох юм бол бичвэр бол жинхэнэ бизнес болж хувирна гэдгийг ойлгох болно. Миний жишээ болгон ярьж байгаа номын зохиолч Николас Кол гэдэг хүн нэг зүйлийг маш хатуу хэлсэн байдаг. Онлайн бичвэрээр мөнгө олох нь аз зур биш юм аа. Энэ бол бичвэрээрээ мөнгө олох шат дарааллыг зөв хийхийг хэлээд байгаа. Ихэнх хүмүүс шууд оргил руу нүсэх гээд ундаг. Тэгэхээр эхлээд бүгдээрээ нэг буруу ойлголтыг цэгслэе гэж бодож байна. Хандлт их байвал мөнгө олж ирнэ гэж боддог. Энэ бол худлаа ойлголт ч буруу ойлголт. Нөө. Харин сая хүмүүс уншсан ч гэсэн нэг ч төгрөг орохгүй ч болно. Эсвэргээрээ 1000 үнэнч уншигчтай байгаад амьдралаа авч явах бүрэн боломжтой гэж хэлж байгаа. 1000 уншигч нь таны бичвэрийг уншихад бол төлбөр төлнө гэсэн. Ялгаа нь хаана вэ гэвэл бизнесийн загвар дээр байгаа юм. За нэгдүгээр төвшин бол зар сурчлага байгаа. Хамгийн муу хамгийн хэцүү зам. Ихэнх хүн энэ бичвэрээр мөнгө олох гэхээр хамгийн түрүүнд үүнийг л боддог. Төлбөртөөр өвчин гэсэн үг шүү дээ. Facebook пэйж нэгээд хандлт цуглуулад реклам оруулах. YouTube дээр бол одоо бас AdSense холбоно гэх юм уу. Ийм хөзөл байдаг. Гэхдээ бодит байдал дээр бол та асар их хандлт хэрэгтэй. Нэг уншигчаас олж байгаа мөнгө маш бага байдаг. Дээр нь нэмээд тухайн платформын алгоритмд бүрэн захирагдана гэсэн үг. Монголын нөхцөлд бол энэ бүр ч хэцүү. Сая хандлттай байсан ч гэсэн мэдтгэлгүй мөнгө орж ирнэ гэдэг бол байхгүй. Тиймээс энэ зам бол шинээр бичиж байгаа хүмүүс тохирохгүй. Хамгийн өөж багтай бас хамгийн их төвчээр шаардсан зам. Тэгэхээр эдгээрийг та ер нь хамгийн хойшоо тавь сүүлд нь бодж үзэл зүгээр л гэж байгаа. За хоёрдугаар төвшин буюу дараагийн зам. Энэ бол үйлчлэгээ буюу хамгийн хурдан мөнгө орж ирдэг шат гэсэн үг. Хэрв та бичиж чаддаг бол хэний өмнөөс пост бичиж өгч чадна тий. Мэдээж тэр компани пост нийтлүүдийг өөрөө найруулад бичиж өгнө. Магадгүй Facebook дээрх контент, LinkedIn дээрх пост контентийг ч хөтлөж чадна. Бизнес эрхлэгчдийн өмнөөс бичвэрийг нь хийж өгнө гэсэн үг. Бас дээр нь сошиал медиа контентын зөвлөгөөж өгч чадна. Хайлтын систем дээр ч гаргаж ирэх хийж болох баг. Энд та том хандлт хэрэггүй, алдтай байх ч албагүй. Зөвхөн сайн чадвар итгэл байх хэрэгтэй. Ингээд өөрийгөө баталсан байхад бол танаар хүмүүс бичвэр хийлгэж болно. Янз бүрийн нийтлэл ч юм уу те. За ялангуяа энэ бол сонгуулиар их явагддаг. Монголд л их амархан шүү дээ. Гэхдээ нэг асуудал байгаа. Хиймэл оюуханаар бичвэлцдэг тэр нь угаасаа гой өгтөө боловч зарим жоохон удаан уншаад ирэхээр ChatGPT-гээр бичвэс мэдгчдэг. Тийм учраас та яг өөрөө ChatGPT-г туслах болгоод өөрөө гол юмаа бичээрэй гэсэн санаа хэлээд байгаа. Тэгэхээр та 100000 дагагчтай халбгүй ганц сайн кейс огт хангалттай байна. Тэгэхээр миний дээр дүрцэн номын зохиолч бол онлайн хэлбэрээр мөнгө олох хамгийн богино зам гэж үүнийг тодорхойлсон ба. Бусдын өмнөөс юм бичиж өгнө. За 3 дугаар төвшин буюу дараагийн алхам бол бүтээгдэхүүн буюу жинхэнэ эрх чөлөөгөө олж авахыг хэлж байгаа. Одоо жинхэнэ тоглоом эхлэж шүү. Энэ бол үйлчлэгээр мөнгө олдог хүнийг хэлж байгаа. Ерөнхийдөө бол бүтээгдэхүүнтэй болно гэж байгаа. Нэг удаа бүтээж хагаад олон удаа зарч чадахыг хэлж байгаа. Бүтээгдэхүүн гэдэг нь заавал том курс биш шүү дээ. Жишээ нь одоо захин ном, e-book, мини курс, PDF гарын авлага, темплейт, фреймворк, checklist, prompt box гэдэг ч юм уу те эдгээр хэлж байгаа. Хамгийн чухал нь бүтээгдэхүүн чинь таныг бичдэг сэтгэлтэй чинь 100% холбоотой байх хэрэгтэй. Ялангуяа Twitter дээр бас нэлээд ажиллаж байгаагүй шүү энэ. Хэрвээ та санхүүгийн тухай бичдэг бол энгийн хүмүүст зориулсан санхүүгийн систем ч юм уу те санхүүгийн зөв өдөрт 30 хоногийн алхам курс гэдэг ч юм уу те ийм PDF ном курс гаргаж болох нь шүү дээ. Хэрвээ та контентын тухай бичдэг бол 30 хоногийн дотор хийх контент төлөвлөгөө гэдэг ч юм уу те ийм загваруудыг бэлдээд гаргаж иж болно. Сэтгэл зүйн тухай бичдэг бол те өөрийгөө тайвшруулах 14 хоногийн дасгал гэдэг ч юм уу те ийм одоо хичээл PDF ном татаж авахар юу гэдэг те дижитал бүтээгдэхүүн гаргаж болно. Тэгэхээр яг энэ үед чинь таныг бичвэр зүгээр контент биш итгэл бий болох машин болж байна гэсэн. За дөрөвдүгээр төвшин гэж байна. Энэ бол төлбөртэй мэдээлэл хамгийн доктортой орлого гэсэн. Энэ бол хамгийн ухаалаг бизнесийн загвар гэж байгаа маа. Зохиогч ашигладаг загвар бол үнэгүй контент илүү олон хүнд түгэн харин төлбөртэй контент нь илүү гүн буюу цөөн тооны хүмүүст хүрэхээр ийм загварыг гаргаж ирсэн байна. Та жишээ нь Facebook дээр пост чинь те тэр тухайн сэдвийн талаар эсвэл YouTube дээр видео байна. Энэ одоо ийм учиртай юм а гэд. Харин
илүү дэлгэрэнгүй үзэх хүмүүс бол ийш ороорой, энэ сайт руу ороорой, ингэж бүртгүүлээд энэ кейс, энэ анализ, энэ төлбөртэй ньюслетерыг аваарай гэж чиглүүлдэг. За Монголд бол үүнийг яаж ашиглаж байгаа гэхээр School Community гэдэг байдлаар ашиглаж байгаа. Хаалттай Telegram сувгуудаар ашиглаж байгаа. Төлбөртэй email листүүд байна. Бас subscription группүүд байна. Төлбөрдлөөд одоо тэр Facebook группт нь ордог ч юм уу те. Өөр одоо бас янз бүрийн аппликейшнүүд байна. Stack цэнтрчлээ тийм аппликейшнүүд байна. Тэгэхээр энд мөнгө төлж байгаа хүмүүс болохоор олонний танил биш, үр дүнд мөнгө төлдөг хүмүүс байгаа. 100 хүн сар бүр 20,000 төгрөг төлвөл 2 сая төгрөг тогтмол орлого болно шүү дээ. Энийг л хэлээд байгаа. Тэгэхээр зохиогч хэлж байгаагаар бол пирамидын загвар гэж ярьж байгаа. Доод суурь нь болохоор үнэгүй чанартай бичвэрүүд хүний итгэлийг бий болно. Харин дунд хэсэг нь болохоор өөрийн уншигчдын сув буюу email list, community list одоо эднэр хэлж байгаа. За тэр пирамидын оройн болохоор мөнгө олдог, санал болгодог үйлчлэгнүүдийг хэлж байгаа. Subscription based одоо бүтээгдэхүүн түрүү дээр дурдсан те онлайн хичээл, татж аваар PDF курс, номнос ч юм уу те эднэр хэлж байгаа. Хүмүүс болохоор шууд пирамидын оройн зүтгээд хэлчихдэг. Юм зарах гэж яардаг. Тиймээс уншигчид танаас зугтдаг. Тэгэхээр хамгийн гол хатан үнэн нь юу вэ гэхээр та 100 бичвэр бичээгөөж амжилтгүй боллоо гэж хэлэх эрх байхгүй гэдэг байгаа. Онлайн бичвэр бол богино зайн гүйлт биш. Энэ бол холын зайн марафон гэдэг байгаа. Гэтэ сайн мэдээ нь бол та зөв системтэй бол энэ марафон таныг огт ядрахгүй харин таныг тижээ. За тэгэхээр эцэст нь хэлэхэд бичвэр бол авьяасын тоглоом биш ууз. Бичвэр бол итгэл болоод систем бизнесийн тоглоом байгаа. Хэрвээ та бичиж чаддаг бол одоо зөвхөн нэг зүйл дотоо тэрийг мөнгө болгох. Та тэгэхээр энэ бичлэгийн туршид ер нь хэрхэн бичвэрээ мөнгө болгох талаар бүтцийг ерөөдөө ойлгосон баха. За миний жишээ ярьсан энэ номыг та бүтнээр нь татаж авах хүсэж байгаа бол видеоны description болон comment байгаа Google Form дээр өөрийнхөө мэйл хаягийг бичээрэй. Тэрнгүүр чинь Google Drive дээр share хийгээд тань руу өгнө. За ингээд манай бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Та сэтгэлээс comment бичээрэй. Манай сувгийг бас subscribe тараа мартаоцай. Яагаад гэвэл бүгдээрээ дараагийн удаа илүү сонирхолтой зүйлээр иргэн уулзна. Баяртай. За ингээд YouTube дээр орох юм бол видео эвлүүлэхийн тухай мянган урт богино өмцөм янз янзын бичлэг байгаа. Гэхдээ үнэндээ тийм урт зүйлд суух цаг хинтж байхгүй шүү дээ. Тиймээс би бол өөрийн олон жил сар зарцуулж ойлгосон эвлүүлийн суурийг танд маш товчхон ойлгомжтойгоор нэг цомхон хичээл багтаад хүргэж байна. Програмын бүтц болон тэгээд аудио өнгө засварыг хэрхэн катлаг экспорт гэдээ бүгдийг нь хамруулсан хичээл байгаа. Энэ бол мэргэжлийн эдиторүүдэд зориулсан хичээл биш ээ. Харин эхэлж байгаа танд зориулагдсан анх шатны хичээл юм. Хэрвээ та өмнө эвлүүлийн програм нэгээд төвөгтэй санагдаад хааж исэн бол яг одоо задлан цэг хэмээн сайтаар ороод энэхүү хичээлийг үзээрэй. Хайх хэрэггүй дээ. Дагаад л сурна. Өнөөдрөөс эхлээрээ эвлүүлийн сүрээ эндээс аваарай.